хэсгийг олно бүр 1 3 гарна гэж ингээд болчихно гэсэн үг шүү. За тэгэхээр ингээд бид нар өөрөлдөл цаг илүү хожим тэгэхээр ингээд мэдж байгаа мэтлээ яг ямар үед яаж ажиллах вэ ингээд бид нар таатай зэгцтэй авсан байх юм бол ингээд энэ хуралдын матрицууд бол энэ бүдгийн тогтоог өгдөө шүү. Шулууны үед тэгш юм, дөвийн үед тоотой хийдэг тэгш юм. Тэгээд дараа нь эргүүлэлт байгаа, гомөтэд байгаа тэднийхээ хуралдын матрицуудыг тогтоож байгаа тооцоолох илүү хялбар болдог. Харилцаа зөөр одоо өөрөөр эргүүлэлтээс координат ихтэй авч шилжүүлж авчирчаад эргүүлэлтээ хийчихээ буцаагаад нөгөө цэгийн дагуу харилцаа зөөр буцааж чанаа явах манай цаг гараад. Тэгэхээр бид нэр өөрөлдөл заавал ингээд дунд ангид байдаг шиг заавал зурж байгуулж хийхгүйгээр зүгээр шууд бэлэн матриц ашиглаад ингээд тооцох боломжтой шүү юм чилээ. За бор бодлого за 15 тогтолцоо оноо доор харуулсан бол тогтолцоо онооны модыг олгосон байна. За тэгэхээр модуудыг ойлгох бол өөрөлдөл тоо үйл дотор хамгийн олон давтагдсан элементийг яг өгөх. Мод гэдэг за цифр гэсэн элементийг шиг. За мод гэдэг. За тэгэхээр хэрвээ энэ дотор хэлбэрүүд бүгд өөр хоорондоо ялгаатай бол тэр мод гэж байна. Хэрвээ давтагдсан элемент байгавал хамгийн олон давтагдсан. Хэд бичлэхэн тоогоор хамгийн олон давтагдсан элемент бүгдээрээ мод болж байна. Тэгэхээр энэ дотор болохоор чиг 4 удаа 1 4 удаа орсон байгаа. Бус нь болохоор 3 болон тэрнээс цөө орсон болохоос мод нь чиг 1 2 байна. За дараагийнх нь функц уруу функцийг олгосон. За тэгэхээр энэ уруу функцийг олоход яах вэ бид нэр өөрөөр уруу функцид чинь одоо энд байгаа за чиг гэсэн тийм 1 гэсэн тоороо авчирч явах юм бол уруу функц чинь яах ёстой вэ? Нэгийг яг чиг рүү буцааж явах ёстой шүү дээ. Уруу функц яг уруу буулах аргацаас тийм байна. За тэгэхээр энд яг хөө x y-ийн байрыг солиод тэгээд энд болцтой гэсэн. За ингээд бид нар өөрөөр x-ийг олж аваад x-ийн байр соличихсан сонс. За ингээд манайхаар бол энэ хариулт гарсан чинь ингээд нэг болчих. Эсвэл бид нар шууд энэ харгалзаа мэдчихвч одоо энэ би анхныхаа функцээр x-ийн орно тгийг оруулчаад y-ийг 1 гэж асууж байгаа. Одоо тгийг өөрөөр би бол 1 рүү буулгачих. Тэгвэл одоо уруу функц маань 1-ийг авч тэг рүү буулгаж авах гэсэн үг. Тэгэхээр би 1-ийг оруулах тэг гарч байгаа зүйл байна үү? За энэ 1-ийг оруулах тэг гарчих. Энэ нэг байх магадлалтай. Энэ бол зөв шууд яг ингээд ганцхан тоолол гарчиж байгаа зөв гэж ойлгож байна. Тэгвэл хит хэдэн ижлэх юм гарчвал би дараагийн өөр утгаас шалгах хэрэгтэй. За одоо тоолол энэ дээр би 1-ийг оруулах юм бол 3-1 гарчиж байна. Тэгэхээр энэ бол биш. За энэ y-ийн хооронд t-ийг тавь x-ийн хооронд 1-ийг оруулах гэсэн үг. X чинь 1 x гэж. Энэ t-ийг оруулахаар хас 2-ын 1 гэхээр манай нөгөө нэг гэдэг зүйл маань авах юм биш үү? За энэ дээр ихад x-ийн хооронд 1-ийг оруулах, юу t-ийг 1-ийг оруулаа. 1 болж тэгэхээр тэг гарах учраас юм биш үү? Дахиад x-ийн хооронд 1-ийг оруулаа, энэ нэг гарч тэг гарах болж биш. Тэгэхээр ганцхан байгаа боломжтой бол энэ байна. Ингээд бас ийм байдлаар заавал уруу функцийг олохгүй ийм байдлаар бас ингээд хариун дээр ингээд анализ хийгээд ингээд олох боломж бас байдаг шүү гэдэг. Хариун дээр дүгнэлт хийхдээ гол санаа өгдөг юм. За дараагийнх нь энэ илэрхийллийг хялбарчлсан. Энэ илэрхийллийг хялбарчлахаар бид нар яг илэрхийллийг хялбарчлалтаа адилхан ерөнхий хуваар өгөөд за тэгээд яг квадратуудын ядуурын томьёогоо ашиглаад үжигдүүн залгаад хураах зүйлээр хураагаад ингээ гарч. За тэгэхээр манай энэ илэрхийлэл бол А, Б-ийн ялгаатай үед манай илэрхийллийн утга бол тодорхой хүмүүж авах хэрэгтэй. Тэгэхээр А, Б ялгаатай үед бол манай илэрхийлэл ийм болчихно. Тэгэхээр энийг заавал өөрөөр ингэж томьёо ашиглахгүй өшөөгөр бас хариулт дээр анализ хийж яаж олж болох вэ? Энэ илэрхийлэл утгатай байхаар А, Б-ийн утгыг аваад байна. За би А-гийн оронд 2 юу Б юу А-гийн оронд 1 гэж байгаа чинь эрэг байгаа шүү. За Б-ийн оронд 2 авчихсан. Англи 2-ыг авчихвал үү? Манай илэрхийлэл утга юу гэж байна? 2-ыг хуваах нь 2-оос асах нь 1, хуваах нь 2-оос асах нь 2-ны 1. За ингээд юу гэж байна? Энэ чинь 2-ны 3 болно. 2-ны 3-ыг 2-оор үржүүлээд 3 гэж. Тэгэхээр 3 суултах гардаг хариу байна. За энэ 2-1-ийн орд 3 гарахгүй байна. Энэ 2-оос 1-ээс 3 гарахгүй. За энэ 3 гарчих чинь энэ байг болох хариу байна. За энэ 3 гарахгүй байна. Энэ 3 гарахгүй. Тэгэхээр ганц суулт гаргах тэгэхээр энэ байна гэх. Ингээд хялбархан бас ингээд илэрхийллийн өөр ингээд хариулт дээр бас юм анализ хийсэн байгаа гэж байна. Энэ илэрхийлч өөрөлд энэ илэрхийлэл утгатай бүх хэсгүүдийн бүх тооллууд үнэн байгаа учраас бид нар өөр ямар нэгэн өөртөө тооцох хялбар утгуудыг оруулах бас л үнэн байх хэрэгтэй. Тэгэхээр тэр байдал шид чанарыг ашиглаад үлдэнэ бодлого авах бодчих чинь бас.
За дараагийнх нь зурд үссэн бодогдсон хэсгийн айдл нь тэрийг олох гэсэн. Тэгэхээр одоо энд бол D-ийн дотор хэлээ Аад байдаг гэдэг нь болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ олонний дотор адил вэ. Тэгэхээр энэ хариултууд дотор гүйцэл гэсэн байна. Тэгэхээр олонний гүйцэл гэж юу вэ? За, олонний гүйцэл тэгэхээр олонний гадна байх гэдэг. Хоолны тариалал гэдэг нь олонний гүйцэл гэж. Өнөөсөө л олонний гүйцэл гэж хэлдэг. За, нийтлэлд бол ядаж нэг байхыг шаарддаг. Тэгээ хоёр олонний хоёрын зэрэг байхыг шаарддаг. За, огтлцол гэсэн үг л орчсон. Тэгээ огтлцол гэдэг бол хоёр олонний хоёрын зэрэг байхыг хэлдэг. За одоо тэгэх юм бол бид нар хариулт дээр анализ хийх юм бол энэ бол А-гийн бүх элементүүд орж тарах нийтлэл авчихсан. Тэгэхээр энэ бол биш А-гийн элементүүд угаасаа бүр огтлохгүй. За А-гийн гүйцэл тэгэхээр А-гийн гадна талын элементүүд орно. А Б-ийн гэдэг чинь Б-ийн дотоод элементүүд энэ хоёрт нь зэрэг байгаа гэхээр энэ байдаг. Бид шууд эндээс ингэ авчих. За энэ дээр босд нь бол биш гэдэг бид харчихсан. А-гийн гадна талын боловч Б-ийн бүх элементүүд орохоор буцаага Б-гийн нэмээд өгч учраас энэ чинь дахиж орж ирэх болох учраас энэ бол биш байна. Ингээд ирсэн. За Б-ийн гүйцэлгээ Б-ийн гадна талаас энэ үсэг боломжгүй. За А Б-ийн нийтлэл чинь хоёр зэрэг байгаа хэвээр ядаж нэг нөө А-гийн элементүүд авах боломжтой. Энэ бас биш гэсэн. Ингээд манайхаа D хариулт дээр. Ингээд өөрөөр цаг арахгүй бидний шууд протокол юм мэдээ шууд ингээд калкуляц шууд бодвол ойлгоод боломжтой байгаа юм. За чи яах вэ? За дараа энэ дараа А1 нэг бол А4 гэдэг. Эний хон худаа тавьад энэ нэгдүгээр утгаачлаад хоёрдугаар утгаа. Энэ орд нэгдүгээр орд бол А2 харна. Тэр хоёрдугаар утгаа гэж байна. Хоёрдугаар утгаа олсон чинь одоо яг энэ хооронд хоёрын орд болчихсон бол бид нар А-гийн А3 3 гişүн болж байна. Дараа нь 3-ын орд бол бид 4 гişүн юм бид нар А4 гэж авчихсан. Аян учраас яг бол бид нар 29-ийн хариулт энэ байх гэсэн. За энэ бол ингэж бодлоо. Бодлоо. Төсвийн эксплорацийг шийдэх гэж шаардлагатай. Дараагийн векторд перпендикуляр нэг болохыг бодсон. За тэгэхээр өмнөх команд ирж байгаа хоёр вектор перпендикуляр байхын тулд яг энэ оптимал процесс байхын тулд скалер үржинд ихтэй тэнцүү болчихсон. Тэгэхээр тэр томьёогоо бид санаж байгаа одоо шууд АБ вектор скалер үржиг болчихсон. Тэгээ скалер үржиг болно гэдэг бол харанц координатууд хооронд нь үржиж хооронд нь нэмээд за тэгээд ихтэй тэнцвүүлэх замаар гэдэг байна. За энэ хоёрыг асхныгийг ийгэргээд дөрвийг 3-4 үржүүлээд нэгээд ихтэй тэнцвүүлэх эндээс өдрийг олсон. Ингээ юм ба асах 10 гэсэн чинь. За ингээд дараа энэ функц уламжтай. За тэгэхээр давхар функцаас уламжид авах хамыг бас өмнө өгсөн байсан. Тэрийгээ санах тийм. Тэгэхээр бид нар одоо энэ дээр яг хөө энийг нэг юу үсэг гэж сэтгэхэд эндээс уламж. Тэгэхээр нэг үсгийн 500 гэдэг зэрэг функц уламжсан 5 урагшаа буугаад зэрэгээс нэг гэсэн. Тэгэхээр 5-ыг үчин 4-өөс нь x-ийг 4 зүйл. Гэтэл дотроо ганцхан x өсөж илэрхийлэл байгаа учраас дахиад үчин энэний уламжлалаар үзүүлсэн. Тэгэхээр 4-өөс нь x уламжлалаар үзүүлнэ гэдэг маань хасах нэгээр үржүүлж өгсөн. Энэчээс харах юм бол манай y хариултаа ингэж бодоо чиж болж байгаа гэсэн. Хагад тэр томьёогоос гэж. За энэ бол ихнийх нь таалан дотор төсөөтэй гişүүд байна. Тэгээд төсөөтэй гişүүдийг эмхтгэн. Ангид төсөөтэй гişүүдээ эмхтгэн бол яг хөө 2 язгуур 2 үржил. 2 язгуур 2 гişм язгуур 2-ын куб гэсэн. Тэгэхээр би бол эндээс би шууд тэгээд 2 язгуур 2-ын куб учраас 3-ны зэргийг нь алуусаа язгуур 2-ын 4 зэрэг болно. Тэгэхээр яг 4 гэх юм. Үгээд аснаар зэргээр нь бас тооцоод ингэ бодчих юм. Энд бол аснаар зэргээр нь тооцоод үзсэн байна. Ингээд 4 гэх юм. За дараагийн А хасхнигээс тгий хоорондоо Б тгийс нэгийн хоорондоо нэг хуваахна хасхнигтэй Б тоог жишээлээ гэж. За тэгэхээр энэчээс нэгийг хуваахна А тоог гэдэг бол яг вэ? А тоог тгийс нэгийн хоорондоо шүү тоог гараа тийм. За хасхнигтэй зөв. Энэ тоог бас хөрөлтөө. Тэгэхээр тоог нэгээс баг тоог хуваахад нэгээс их удаа явсан. Нэгээс баг тоог 3 тоог нэгээс явж. Тэгэхээр энэ бол хасхнигээс баг болоо. За Б тоог нь угаасаа тгийс нэгийн хоорондоо хасхнигтэй болоод
асрын ST-ийн хооронд босч учраас эндээс B нэг болтой гэдэг юм. Харагчна гэсэн. Тэгэхээр бид нар C ярих гэсэн. За энд бол яасан байна гэвэл зүгээр тухайн энэ хүслийг хангах тоонуудын орлуулаа шалгаад ямар арчин үүдийг гарцсан байна. За ингээд тоон тухайн ерөнхий тохиолдолд бий хийж тухайн тоон дээр бий хийж шууд тухайн тоон дээр нөлөөлөд өгөх шууд утга тавиад шалгаад ингээд хариултыг бас гаргацж авах болно гэсэн. Энэ бол зөвхөн ерөнхий хэлбэрийг тухайн хэлбэр дээр шинжилээд хариугаар хялбархан гаргах боломж бас байна гэж байна. За дараа нь хараа функцийн дүрийг одоо хараа. Өөрөөр функцийн авах хоттой болно. За утгын мод шиж яриад байгаа. Тэгэхээр энэ ч бид нар яг нэг манай хаан тодорхойлсон функц үүдийг харъя. Тэгэхээр тгээс 2. Энэ бол 2-оос болоод тгээс 6 завсартай тодорхойлсон юм байна. Тэгэхээр одоо бид тгээс 6 завсартай тодорхойлдог манай функцийг хараа. Энд байна гэж харж байна. Тэгэхээр бид нар энэс графаас харах бол тгээс дээш явах явж байгаа юм байна. Хамгийн 6 цаг дээр энэ дээр ямар утга авчих тэр хүртэл явах. Манай ийг бол энэ хооронд бүх утгуудыг авчиж чинь гэсэн үг шүү дээ. Асуултууд өгчтэй явчихсан. Энэ харамч ийг утгууд маань энэ. Тэр бид нар 6 дээр ямар утга авах вэ гэж байна. Тэгэхээр 6 гэдэг бол энэ манай доотлын завсар тариад дээшлийн завсар тариад. Тэгэхээр доотлын завсар тариад функц дээр орох гэсэн 6. Тэгээ 2-ын 6-аар одоо 3 дээр нэг 4 гэсэн. Тэгэхээр энэ дээр 4 гэсэн тавчсан манай ийг утга тгээс 4-ийн хооронд явж байгаа учраас би яриад байна. Тэгэхээр график дээрс нь хэмжээ. Нэг график зураг авсан байгаа учраас ийм замаар шууд хараа хийчих гэсэн. За энэ бол яасан бэ нөхөр? Өдөрт бүх захын цэгүүдээр утгуудыг бодсон байна шүү. Цэг дээр 6 цагийн хооронд таваад байсан. График өсөж байгаа үгээр болсон. За ингэ байна. Тэгэхээр бид нар шууд за дараагийн нэг зүйл энэ. За энэ систем 2 үсгтэй систем байна. Тэгэхээр энд бол бид нар өөрөөр ижилхэн байгаа зүйлүүдийг орлуулаа яваад өөрсдөө хялбар авцнаар 2 үсгтэй систем байгаа. Тэгэхээр бид нар 2-ын x 2-ын y-ийг a гэж нөгөө тийм b-г орлуулад ингэ бодож. Гэхдээ энэ дээр бол зүгээр шууд тэгэнгөө шууд идэрхий олоод явах боломж юу? Бид нар системийг бол нэмэг арга яшгүй хоорондоо 3 юм тусгаар байдаг юм байна. За ингээ хооронд нэг чим бол энэ хооронд устцаад би 2-ыг 2 гэх ороод ирнэ. Эндээс яах вэ? Бид нар эрийг үржүүлэхээр 2-ын x дээр ингэ үзээд энэ 2-ын 500 байна. 32 2-ын 500. За ингээ x дээр ингэ 5 x гэж үү. За эсвэл 2-ын ишээ хаваад 16 болгоод 2-ын x чинь x нь 4 байна гэсэн. За ингээд энийг 4-д олцсон учраас одоо x-ийн хооронд найдын төслөл дээр оруулаад захны төслөл дээр оруулсан байна. Ингээ олонгууд y-ийг нь 1 гараад гэсэн. За ингээд бидний системийг олчлоо. Тэгэхээр одоо x-ийг олцсон. Бидний олох даалгавраас ойлгох. Бидний даалгавар x-ийг олохыг үржүүрийг олсон учраас 4-ийг 1-ээр үлдээд 4 гэсэн үг. За 14 илэрхийлэлийг хадгалсан. За энэ бол бидний зөвлөгөөр хамгааны бодлого байгаа. Тэгэхээр бид шууд квадратууд ялгуурын томьёогоор үржүүлээд за ингээд хаалтан доторхойг ихтгэн гол газрын дөр бий гэдэг. За энэ дээр зөвхөн энэ зүйлийг нэг сануулхад юм шүү. Тооны квадратаас язгуурах заавал мод утгаар юм шүү. Өөрөөр хэлбэл хас 2-ийн квадратаас жишээ нь язгуур харагдаад бид хас 2-ыг гаргахад алдаан байдаг шүү. Хас 2-ийн квадрат чинь 4-өөс язгуур харагдах 2 гэсэн заавал мод байдаг. За энд шууд ягаа бэ биччихгүй бид нар энэ бэг 90 тоог өгсөн учраас нэг 90 гэдгийг бичиж байгаа шууд бэ гэж байна. Тэгэхээр хүүхдүүдийн бас их алддаг зүйл нь зарим тохиолдолд язгуур дээр сөрөг тооны квадрат авчиад бидээс язгуур гаргахад тийм бодлого бас орчихдаг. Тэр үед яг хөргөө сөргийг гаргаж ирээд дугуул эсвэл бодлолтой явцад яг ийм тохиолдол ашиглагдсан бол бодлол чинь нөгөө сөрөг утга гаргаж ирсэн хариулт алдаад байгаа тийм тохиолдол байна. Тэгэхээр ийм зүйлээс анхаарч язгуур дээр тооны квадрат өгөл шууд тэр тоог хизээж гаргаж өгөхгүй модултаа арчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр тоог нь эргүү сөргүүдээ хамаараад эргүү шууд хийгээд гаргав сөргөө бидний эрг болгож гаргах хэрэгтэй гэж байна. За тэрнээс гадна энэ дээр бас бид нар дахиад нэг хийж чадах юм бол А-ийн утга тавиад бид нар өөрөөр яах вэ? Манай илэрхийлэлд яах вэ? Утга нэг чигээр тийм утга бас хайж сууж болох юм. Энэ томьёогоор бас тэгж бас бид нар бодож болох юм. Одоо жишээ нь B-ийн хооронд нэг гэж аваад А-ийн хооронд гэж авдаг. Нэгэн бодогдоход ихний үед чинь за B-ийн оронд тэг гэж авчихсан. B-ийн оронд тэгвэл манай дээр тэг гарчдаг. Энэ лавл А-тай хариулт биш байна. Энэ ганц дангаар заа яа би өөр утга тавьсан чинь бас тэг гаргасан шүү. Тэр ийм байна. Ингээд ийм байдлаар ингээд хариултан дээр бас анализ хийгээд үгүй. Очиж явах болох гэсэн шүү дээ. Энэ жишээ маань. За.
Дараагийн энэ шулуунд бэлэн бүхээр координат хийгээс шулуунд бичиж байна. Тэгэхээр бидний дээр бэлэн бүхээр шулуун гэж юу гэдэг вэ? Өнцгийн коэффициент буюу y-ийн осны дараах x-ийн коэффициент тэгээ үржүүр нь хасганыг байх юм бол харилцан бэлэн бүхээрдэг хоорондоо тэнцүү байх юм бол харилцаад байдаг гэж санагдав. Тэгээ координат хийгээс ингээд сул гишүүн байхгүй гэсэн. Тэгэхээр y-ийн тэнцүү энэний уруу гэж хас 3-1 y-ийн үчин x байх нэ гэдгийг шууд хараад байна гэж шүү. Эсвэл яг энэ дээр зүгээр бид нэр яг нөгөө коэффициентийг нь олоод за тэгээд нөгөө координат хий дайрах хэрэгтэй гэдэг нь энийгээрээ хөрвөөд тооцоод ингээд яг бид нэр олж болно. Тэгэхээр тэгж олсноосоо илүү биднээс зүгээр шууд эндээс хараа хичээл илүү ялбархан байна гэдэг. Шаам. Үгүй насгал бас координат хийдээс сул шүмтийг өчтөг яарч байна. Тэгээд явчих бид намайг за ингэж олон үйл хийж тус шаардлага байна. Гадараа бичлэг хэдэн шийдтэй вэ? Тэгэхээр бодоход ер нь модуль шийдэх бодоход бид модулыг салгаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр модуль салгахын тулд заавал интервал арга гэдэг. Ингээд юу заавал интервал тохиол салгаа болж байгаа. Тэгэхээр бид нэр яг бол юу хийчих вэ? Интервал бий юм чинь. Интервал аргаас хамаагүй хурдан хялбар гэсэн. Ингээд бид нэр модультай идэхийг тусмын тэгтэй тэмцээгээд интервал хуваагаад интервал дээр яг ингээд хэлгээд байгаа. Модуль тусмын тэмцээ. Тэр тохиолдлын хувьд одоо ингээд тусч эхнийхээ модуль яг x нь 2-оос бага үеийн бусад тохиолдолд нэмэх. Дараа хоёрдугаар модуль бол 3-аас их үедээ бусад тохиолдолд хасах байна. Ингээд бид ийм гурван тохиолдол юм шиг. X нь 2-оос бага байж байгаа үед хоёр модуль эсрэг тэмдэгтэй гаргаж ирнэ. 2-оос 3-ын хооронд байж байгаа эхний модуль нь тэгээд хоёр модуль эсрэг тэмдэгтэй. 3-аас хийж байгаа хоёрын шууд модуль болгоод ингээд шууд модуль өөрсдөө гаргаад ингээд бодно. Би гарсан шийдээ энэ тохиолдолд энэ завхад том шийд болно гэж хараад. Аян замаар авах хэрэгтэй. Бодлоо. За ингээд бодох юм бол яг бичлэл маань ганцхан шиг шийдэх байгаа. Би яг биш. Хичээл сийгэр. За дараагийн 17 за sinus x cos x жишээрээ хэлсэн. Тэгэхээр бид нар энэ дээр зөв шууд графикийг мэдж байгаа бол хамаагүй. Sinus x функцийг харах бол ингэж зөвлөдөг. Энэ бол sinus x, cos x бол ингэж зөвлөдөг. Ингэж. Тэгэхээр энэ 45 градус дээр cos sinus утга тэнцдэг тийм 45 градус. Тэнцдэг. Тэгэхээр чинь 45-аас 90-ийн хооронд тэгэхээр энэ завсар дээр эсвэл энэ хооронд яг sinus нь дээдэлтэй cos нь доотлолтой арчиж учраас яг бол sinus нь их cos нь бага бахна гэдэг бид шууд ингээд графикаас олж ирэн шууд энэ үнцгийн интервалаар бид хараад ингээд хэлчих боломж байна гэсэн. Тэгэхээр энд бол нэг ширээсээ тавьдаг тайлбарч гисэн байна. За дараагийн энэ уруу матрц. За уруу матрцыг дөрвөөр хэлж байгаа юм шүү дээ. Олдын над дээр хэлмэлүүдийг байраа сэлдэг. Хажуудын над дээр хэлмэлүүдийг эсрэг тэмдэгтэй авдаг. Тэгээд түүний тодорхойлолт рууч уруу матрц. Хэрвээ тодорхойлолтыг гарчаад мэдээж уруу байхгүй байна. Тэгэхээр энд мэдээж уруутай бид нар олуулж байгаа шүү тодорхойлолт хийгээсээ байна. Тэгэхээр тийм. За ингээд тодорхойлолт олдын над дээр хэлмэлүүдээс хажуудын над дээр хэлмэлүүдийг үүсгэж басна. Ингээд 8-аас 6-аас 2 гэсэн. Тэгээ 2 хувааж ирсэн. Тэгээд бид нар яг А-гийнхаа элементүүдийг нөгөө уруу матрицтай элементүүдийг бид байрыг нь олдын над дээр байраа солиод хажуудын над дээр ингээд эсрэгээс солиучээд одоо өнөөдөр 4-2-ийнхаа байраа солиодсон байна. Нэг хасраар эсрэгээс солисон. За тэгээ хоёрны нэгээр яг үржүүлэх гэсэн. За тэгээ өмнө 4 үржүүлсэн байгаа. За ингэчээд матрицуудын нэгэд харгал солиодуудыг нэмдэг бол ингээд энэ зүгээр тооны нэм хас үүдэлтэй юм шиг боловч матриц үүдлийнхаа яг мэдээлэлтэй байна уу гэдгийг л шалгаж байна. За. Таван гişүүд язгуурууд нэм болвол энэ нийлбэр болно. Тэгэхээр бид нар чээс их нэг язгуур нөхцөөс x-ийг 3-ыг оруулаад шийд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яг олон гişүүд язгуурууд бол тухайн язгуур оруулахад тэг гарах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар энэ дээр яг x-ийн хооронд 3-ыг оруулчихвол 27 дээр нэмэх нь 9, хасах нь 3, нэмэх нь 3 болоод ихтэй тэнцэх хэрэгтэй гэсэн.
27 дээр нэмэх нь 9 болоод тэгтэл хийж байгаа шүү. Энэ хоёр 33 бол усчиж байгаа шүү. Ингээ эндээс ээ тэнцүү хэд вэ? Хасах 3 байгаа шүү. За ийм нь хасах 3. За тэгэхээр одоо бид нар яг витед яруу хэрэглэж 3 язгуурын нийлбэр бол яг X-ийн хамгийн өндөр зэрэг чинь дараагийн зэрэг итгэж өмнөх вебсайтыг эсрэг тэмдэгт авсан байна. Тэгэхээр M эсрэг тэмдэгт авсан. Тэгэхээр шууд 3 байна гэдэг ингээд бид витед яруу машинаар үгүй явчихдаг. Бурхаа гэсэн. За энэ доор бодлого гэсэн ерөнхийдөө хий санаагаар хийсэн байна. За. Дараагийн функцийн уламжлалтын график өгсөн. Тэгвэл энэ функц хамгийн багтаа аль цэг дээр авах вэ гэдэг. Тэгэхээр эндээс эдгээр энэ функцийг өсгөх юм харахгүй. Энэ бол манай юуны график өгөхөд F бичлэх хот X-ийн график өгөх. Тэгэхээр F-ийн бол эндээс бид одоо шууд эндээс эдгээр хамгийн багтаа нь хэлэхгүй. За F бичлэг юу гэсэн бол за. За тэгэхээр эдгээр яг боломжлол хидэд манай функц өсдөг билээ, хидэд буурдаг байдаг санагдав. Тэгээ бид нар тэрийг мэддэг яг график өгсөн дээр хэлж байгаа. Тэгэхээр бид нар юм гэдэг чинь боломжлол тгээс их завсууд дээр манай функц өсдөг. Боломжлол тгээс бага бага завсууд дээр функц буурдаг гэдээ санагдав. Тэгэхээр энэчээс яг манай функц боломжлолын график боломжлол хидэд сөрөг өгөхөөр энэ 3-аас бага үед дандаа юу абсцисс хизээс доош орчин гэж сөрөг өгсөн. Сөрөг. Тэгэхээр юу байна вэ гэхээр за тэгэхээр эндээс юу болж байгаа гэхээр 3-аас бага үедээ манай функц буурч. Өөрөөр манай функц хасах хязгааргүйгээс 3 хүртэл завсал дээр яг манай функц буурдаг функц. Ичээ 3-аас цаашаа яг 3-аас нэмэх хязгааргүй хүртэл манай функц өсдөг функц. Тэгэхээр хамгийн бага таа буураад энэ цэг дээр авах уу одоо манай 3 цэг дээр авах гэдэг шууд эндээс гэсэн. Өөрөөр энэ огтлж байгаа энэ цэг байгаа байхгүй. Түүнээс биш энэний өсчүүлж байгаах тасгаагүй гэдгийг санацсан. Тийм ч гэсэн нөгөө боломжтой ашиглаад бид шинжлэх функц бодоод гэдэг яг графаар нь авчраалдаг. За ингээд өнгөрсөн жил хүүхдүүдийн бас энэ дээр нэлээд алдаа бол яг энэ дээр байсан. Энэ функцийн өсөхгүй савсрыг хайгаад байсан. Эндээс хамгийн багтхан тэр байдгийг хайгаад байдаг. Одоо энэ функц хамгийн багтхан одоо хоолууд энэ байж гэдэг ийм байдлаар ингээд алдаа тохиолдол нэлээд байсан гэсэн. Тэгэхээр энэ дээр гол анхаарах ёстой бид нэр үндсэн ойлголтоо мэдчихлээр бид нар шууд тэрийг шууд хямдхан хийх боломжтой байсан гэсэн. За дараагийнх нь. Энэ интеграл нэг интеграл өсгөө бид нар энэ интегралыг ашиглах ёстойгоор энэ интегралыг ялгаж хаад цаана үндснийг бодоод энэний хөвгийг ашиглах ёстой гэсэн үг шүү. Тэгэхээр нийлбэрээс интеграл авах нь бусрын интеграл байдаг учраас бид нар шууд задлаад тавьчин урталчин 4 байгаа. Тэгээд артлын интегралыг болно. 4 9 функц x квадрат. За тэгээд яг нэг их функц x уламжлал авах эргээд энэ сонссон. Тэгээд одоо бид яг хэдүүдэд орлуулсан. Тэгэхээр тгийг угаас тийг болсон. 3 орлуулаад ингээд бодохоор 25 явсан. За ингээд ийм хэлбэрхаа болсон. Түүнээс эндээс нь дайсан гэдэг юм байна. Энэ зүйлийг бид зөвхөн ялгаал 4 үгээр ашиглах хэрэгтэй байнаас бодвол. За 1 2 3 4 гэсэн дугаартай 5 карт хэрэглээд цифруудыг өсөх 3 орлуудаар хэдий зохиож болох юм. Цифрууд нь өсөхдөө бид нар цифруудын дотор хамаагүй шилжиж болохгүй зүгээр л багаас нь ихрүүд биччих хэрэгтэй гэсэн үг чинь. Тэгэхээр бид нар одоо 5 цифрээс 3 цифрээс сонгох хэрэгтэй болов болчих юм. Тэгэхээр бид энийг тоош бичээд орж болно. Гэхдээ биднээс одоо цаг очсон бол 5-аас 3 цифр ирэмбгүйгээр авна. Батлахгүй ирэмбгүй авна гэсэн. Тийм ч яг юу хэсэглэлээр болно шүү дээ. Ага хэсэглэлээр болонгууд энэ чинь 10 гараад байна. 5-ын бактериалыг угаах нь 2-ын бактериал үржигдэн 3 бактериал. Ингээд 10 гараад. За тэгэхээр бид нар энийг өөрлөгийг тоош бичлгүүгээр зүгээр бид шууд ийм замаар ингээд хадаад гаргаад ирэх гэсэн. За дараагийн Трапецийн бистрис огтлцны зэг. Тэгэхээр трапецийн зургийг даага бистрисэд үлдээ. Тэр зялбар, энэ бистрис та тэр үгээр. За одоо энэ дээрс юу нэг зүйл очив. Энэ бистрис учраас энэ өнцөг энэ хоёрын цэг холбоотой юм чинь. За энэ өнцөг чинь бол энэ өнцөгтэй өнцөг бистрис учраас. За тэгээ одоо энэ чинь бас нэг зүйл. Альфа дээр юм вето бол трапецид энэ хоёр өнцгийн нийлбэр 180 гэдэг. Өрөөл өнцгийн нийлбэр 180 гэсэн чинь.
Тэгэхээр манай энэ хоёр өнцгийн хагасууд 90 болчихж байгаа. Энэ хоёрын нийлбэр хагас 90 чинь энэ өнцөд 90 градусад болчихж байгаа. За энэ 90 градус чинь тэгшээс буурч боллоо. За АБК 3-ыг энэ чинь КЦ гэдэг хэлсэн байна. Энэ гурвын багтаасан тойргийн ариадс нь 5 гэсэн бол за тэгэхээр энэ тэгшээс буурч энэ тэгшээс буурч багтаасан тойргийн төв бол яг гертузд ундаж дээр оршин. За тэгэхээр энэ чинь ариадс учраас энэ 5 чинь манай АБ тал шууд 10 байна гэдэг ингээд шууд хэлж байна. Ингээд энийг тэгшээс бид харж байгаа ийм бодлоосон. За тэгээд бодлыг тайлбарлаж байна. Ингээд шууд тийм л байна. Ингээд хэлбэр харчаад ийм хэлбэр бодлоосон. За тэгэхээр бид нар бодлоготой ингээд шууд анализ хийгээд юундаас юу харж болчихно гэдэг байна. За дугуй секторыг өөрлөд апат програмс үсгээр 5 хэсэг болсон. Хамгийн их баг сектор гэсэн. За ингээд өнцгүүдээ зүгээр ингээд зургаар харуулчих. Ихтэй би ингээд зурх шаардлагагүй гэдэг. Нэг 5 өнцгөө за эхнийх нь альфагийн апат програмс үсгчээс нөгөөх нь альфа дээр юм дээр байна. За ингээд явах юм бол хамгийн сүүлчээр альфа дээр юм хин 4 дээр болно. Энэ нэрийг хооронд нэг нөгөө савд хийх учраас А1-ыг 5-аар үсгэд А5 ах хэвээр үдээс авах юм бол альфа дээр хоорондоо тэнцүү заагаад байна. За одоо тэгчээд байна. Бүтэн өнцөг 360 гэдэг ашиглаад нийт өнцөг дээр нэг 360 гэдэг ашиглах юм бол эндээс манай альфа гэдэг 24 градус болчихно. За ингээ хамгийн их өнцгийг олсон учраас хамгийн их өнцөг чинь 5 альфа-с 24-ийг 5-аар үжигэн ингээд 120 градус болно гэсэн. Ингээд 120 градус болчихно гэсэн. За дараагийнх нь. За энэ болохоор нөгөө морин шугам трапецийн талбай юу гэдэг бол функцаар моригаар хийсэн хэсгийн талбай гэдэг болох ёстой. Энэний талбайг олоод олчих юм бол юу гэж байгаа вэ? Энэний талбайг нөгөө энэний талбай тавьсан сарцыг олчих байгаа. Тэгэхээр том тишинсний талбаас энэний талбайг хасаад тэгээд буцаагаад эндээ харьцуулсан санаа авах болно шүү дээ. Тэгэхээр энэ маань манай том тишинсний талбай ямар хэсгүүд юу болох вэ? Тэгэхээр бидний бол олох байгаа зүйл бол ихний эзэмтэй энэний талбай болох ёстой байна гэсэн. За тэгэхээр энэ шууд интегратор гэдэг нь шууд болчихно. За энэ А-гийн координатыг одоо бид А гэдэг ингээд сэтгэж хийж өгдөг. За тэгэхээр яг манай тишинсний талбай бол мэдээж энэ юу болохоор манай функцийн А зэрэг дээр бодлоход А-гийн 6 зэрэг учраас манай тишинсний талбай бол А-гийн 7 зэрэг болж байна. За одоо нөгөөдхийн талбай болохоор бид интегратор шиг болчихно. Тэгэхээр яг 7-ны А-г хараад чинь. За тэгэхээр эн чинь 7-ны А, эн чинь 7-ны 6 А байж таа. Эн чинь нийтдээ нэг бүхэл байна шүү дээ. Тэгэхээр чинь 6-ыг харьцсан 1 гэсэн харьцаатай байна гэсэн. Тэгэхээр тэр би яриад байна. За энд бол нөгөө тайлбарлах үүднээс яг хөө дэлгэрэнгүй бодлолтууд яваад байгаа. Би зөвхөн шууд хурдстай байна. За ингээд миний түрүүч бас нэг хэлжсэн зүйлүүд байгаа тийм. Энэ хургалтын матрицуудыг тогтоогоор. Энэ бол ерөнхийдөө мэдлэг шалгалтаар асуудлууд тус орж байгаа. Тэгэхээр энэ даалгавар дотор энэ хургалтын матрицуудыг тогтоож байна. За энэ бол цагийн зүйн эсрэг чиглэл 90 градусаар эргүүлэлттэй хургалтын матриц байгаа. За тийм ч шууд эргүүл гэдэг нь бид шууд ингээд зөвчсөн. Ингээд бид тодорхойлт юм мэдчихэж байгаа бид илүү байна. За мэдэхгүй байгаа тохиолдолд одоо бид тэгээд цэг нэг төрсөө хургаж үзээд яаж хурж ийн гэдгийг хараад тэндээс бид нэр яг хөө яг наа ийм юм байна гэж таних нэг тийм асуудал байна. Тэгэхээр тэр бол цаг хэвнээс шүү. За дараа нь функц тодорхойлсон энэ харилцааны утгатай бол m-ийн хамгийн бага төр болоо гэж байна. X нь энэ m-с их завсар дээр харилцааны утгатай байхыг шаардах гэсэн шүү. Тэгэхээр бид нар яг хөө эндээс энэ функцийг график байгуулах юм бол дээш явсан парабол шүү. Параболын график ер нь параболын графиктэй сайн ажилласан хэрэгтэй. Хичээл биш бодсон шүү дээ. Вичийн теорем язгуурын байршилтай холбоотой эсвэл квадрат функц хамгийн их бага утгатай холбоотой бид нар яг хөө энэ зүйлүүдийг зөндөө ашиглав. Тэгэхээр бид нар энийг харчаад бид нар илүү хөл болох шүү. Парабол бол оройн цэгийн хоёр талтай яг монтон байдаг тийм. Дээш явсан парабол бол доотлолтой монтон бүр дээдтэй монтон шүү. Тэгэхээр энээс доошоо уруу болчих болно. Эсвэл энээс дээшээс өсөлтөөр уруу болчих болно. Тэгэхээр x нэмээс x үсээс дээдтэй хэрэгж байна. Тэгэхээр m хамгийн багадаа байна. Оройн цэг байх ёстой шүү. X нь байх ёстой. Нэг бол тэрнээс дээш дандаа харилцан үүсдэг байгаа гэж байна. Тэгэхээр m бол манай x нөлөө тэнцвэр гэсэн үг шүү. M бол x нөлөө тэнцвэр шүү. Тэгэхээр x нөлөөг олно гэж бид шууд энэ парабол оройн цэгийг бид шууд тэр уламжлалт болохгүй шууд олчихсон шүү. Хасдан гэхдээ
X-ийн өмнө коэффициентийг хасагтанд аваад 2-ыг үрчин X квадратын өмнө коэффициент дуугаад. Тэгэхээр хасагтандтай 6-г охин 2-ыг үрчин ингээд хасхныг гэдсэн гараад ирсэн юм. Ингээд ийм нь хасхныг байх нэ гэдэг ингэж яг байна. Ингээд бид нар график дээр шууд ингээд бүхэн хийх боломжтой. Энд тэгж уламжид ашиг сангийн их багтдаг одож олоод шаардлагатай гэхдээ ингэж бодож болно. Тэгээд бол барай цаг ицсэн юм шүү. Тэр ингэж хэлбэр тооцоод хэлбэраа гэсэн. За дараа нь энд. За энэ олон гишүүд энэ одож хуваадаг болов логик олон гишүүдийн коэффициентүүдийн нийлбэрийг бол авч байна. Тэгэхээр олон гишүүдийн коэффициентүүдийн нийлбэр гэдэг бол яг гэвэл түүнд бас хувьсгчдийн орд нэгийг бодвол коэффициентүүдийн нийлбэр. Тэгэхээр P от X бол яадаг гэхээр нэг Q от X хуваагддагчаас энийг үргэлжлэх нэг за нэг гэдэг нэг M от X гэдэг очоод бид M от X-ийн коэффициентүүдийн нийлбэр бол M от 1-ийг олоход аавах гэсэн байна. Тэгэхээр би зүгээр шууд энэ дээр 1-ийг ордуулаад бодчих бол үгүй P1 тэнцүү Q1-ийг чинь N1 болчих жоо. Эндээс бид N1 очих болно гэсэн үг шүү. Айдаар P1-ийг ордуулахаар энэ од 1-ийг ордуулахаар энэний коэффициентүүдийн нийлбэр 2-тэй 1-ийг нэмлээ 3 3-аас 5 гэсэн хасгаар дээр 2-ын нэмлээ T болчих юм. За Q-ийг болчих. Орлуулгууд 1-дээр 2-ын нэмлээ 3 байдаг. 3. Тэгэхээр 3 хідээр үзүүлээд нэг гарах үр энэ шууд T байх нь гэсэн. Ингээд бид T буюу энэ хариултыг шууд ингээд сонгочод илүү хялбархаа гэсэн. А энд бол одоо яг нэг хувааж үзүүлээд тэгээд дараа нь яаж. Хуваас ноогддог шийдвэр X-ийн хооронд 1-ийг оруулаад буюу коэффициентүүдийг нэмээд ингээд T гэдгийг гаргаж ирдэг. Бид нар ингэж бодгүй шууд энэ хуваалтын бичиглэлийн ашигтай бол бид хамаагүй хялбархан цаг очих боломжтой байна гэх юм. За дараа нь функцийн график гэж зураг ашиглан А, Б хөгжрийг олоо гэсэн. За ингээд энэ график бид өгсөн байгаа. За энэ нөгөө нэмэлтээр зурсан байгаа шүү. За тэгэхээр бид нар тэрдээ энэ юу хэлж байна? Одоо үндсэн функц cos x гэсэн функц. Cos x функцийг яасан бэ? B тоогоор хөгжүүлсэн чинь B дахин сунгасан гэсэн. За эрэг тоо бол яг хിവэрээ сунгаж байгаа сөргөө нөгөө хишвтэй хөрвүүлээд авчис ихийг богруулж аваад B дахин сунгаж байгаа гэсэн. За А-г нэмж ордоо тэнхлийн дагуу А нэг зөөцсөн гэсэн. Тэгэхээр бид график авах юм бол манай cos функцийн график 2 дахин сунгасан маань өөрөөр хасрыгээс 3-ын хооронд чинь 4 интервал дотор авч ирсэн. 2 интервалтай хасрыгээс нэмэх нь 2 интервал авчихсан. B нь бол 2 байх нь. За хэлбэр нь бол өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр D бол эерэг байх гэсэн. За дараа нь дээшээ хэднийг ч зөөцсөн юм нэг нэг ч зөөцсөн юм. Хас 2 дээр байх 2 дахин сонгосон ч хас 2 дээр усаж хас 1 зөөцсөн нэг нэг ч зөөцсөн. Тэгэхээр A1 А1 байх нь. За тэгээд яг B маань 2 гэсэн. Ингээд энэ юу 2 байх нэ гэдэг ингээд хэлчихсэн. А энд бол яг гөрөө графикийн за тайлбарлаад энэ ингэж шилжсэн байна гэж ингэж хэлдэг яг орж үзсэн. Тэр ингэдгүү зөв шууд графикээс шууд гараад ингээд хэлчих боломж байгаа шүү. За дараагийнх нь А, Б, С-ийн нийлбэрийг болгосон. За энэ бол шууд ерөнхий хуваар өгөөд бид олоо явуулсан. Агуу амар. За ингээд нөгөө хоёулынхаа X-ийн харамс коэффициентүүдийг тэнцвүүлэхээр эдэлтэй яг X-ийн квадратын коэффициент ийм байгаа. Эдэлтэй X-ийн квадрат байхгүй гэсэн T-ийг үчний X-ийн квадрат байна гэсэн. Тэгэхээр энийг би тэгтэй тэнцвүүлэх хэрэгтэй байна. За энийг бол би X-ийн коэффициент 3 байна. Сул гишүүн 2 байна. Ингээд B-ийн утга 2, A-гийн утга 1, A-гийн утга 1 юм чинь C-ийн утга хасах 1 байна. Ингээд энэ 3 ингээд 2 байх нэ гэх ингээд энийг болчихсон шүү дээ. За ингэж утсан байна. А тэгвэл өөрөөр бас яаж боддгоо X чинь дурын X-ийг үнэ чинь энийг утгатай бол X-ийн утгыг өгөх замаар яг бол A, B, C-ээс самсан 3 үстэй систем үүсгэж бодож байна. Тэгээ тэр нь бол одоо ингэж утсаасаа илүү төвөгтэй цаг их шаардлагатай. Энэ нь шууд ингэж утсан хамаагүй хэлбэр гэсэн чинь. Эндээс энэ бодлолтой бодсон юм байна. За дараагийнх нь A, B, C-тэй параллелограммын A, B тал энэ шуудлуудад тэгш хэлтэй. A, D тал ийм тэгш хэлтэй. А, С, Б-д би надад огтлсон зэгийг координат өгсөн болов С зэгийг координат. За тэгэхээр энэчээс энэ харж байна. Энэ хоёр шулуун үргэлжлээд энд огтлсон зэгийг аав авахаас энэ хоёрыг хооронд системдээ бид X-ийг явуулчих юм бол А-ийн координат болчихсон. А-ийн координат мэдчихсэн учраас энэ С яаж чинь деградад огтлсон зэгээс нөгөө А-ээс дунд зэг. Тэгэхээр дунд зэгийн координат бол хоёр захын зэгийн координатуудыг нэмээд хоёр тугаалгад тэнцвүүлсэн. За энийг л ашиглаад тэгээд тооцоолчих. Энэ бодлоо.
Тэгэхээр бид энийг системд бодоод өөрөдөл x-ийг олчихно. За одоо дараа нь яг c-ийг ордотыг мэдхгүй x-ийг авчаад дундчийг болох томьёог ашлаад бодох замаар яг бол c-ийг ордотыг олчихно. За ингээ 12 гэж болчихсон. За дараагийн геометрийн бодлого боджээ 20 сурагч. За ингээд юм бол интродод дунджээс тооцоо. Зүгээр юм зүгээр би үү. Интродоор бүлгэсэн өгдлийг үсвэ бүлгэсэн өгдлийн дунджийг болохдоо энэ бүлгэсэн өгдлийнхаа дундаж утгаар тухайн завсар хоцролыг ойлгодог. Тийм ч энэ хоёрын дундаж чинь 1-д 5 нэмээ 2 дугаар. Тэгээд 6-аар нь үржүүлнэ. 6-д 8-ыг нэмээд 2 дугаагаад 10-аар үржүүлнэ. 9-д 11-ийг нэмээд 2 дугаагаад тэрийг 4-өөр үржүүлнэ. Ичээд нийт давтамжийнхаа тоон хуваагаад өччих юм бол манай арифметик дундаж гардаг. За ингээд л шууд арифметик үзэг болсон. Энэ томьёогоо мэдчихэв. Энэ томьёо чи өмнө бас нөгөө томьёоны лавлах гэж өгсөн байгаа юм байна. За дараа нь хайрцагт ийм дугаартаа. За эхний хайрцагт 2 дугаар арс ийм дугаартаа, 3 дугаар арс ийм дугаартаа бөмбөлгүүд байсан гэж. За тэгэхээр эндээс эхний хайрцагс нэг бөмбөг сонгох боломжтой тоо C4-өөс 4 боломжтой. Хоёр дахь хайрцагс 5 бөмбөгөөс 5 бөмбөгөөс нэг бөмбөг сонгох 5 боломжтой. Гурав дахь хайрцагс 5 бөмбөг сонгох 5 боломжтой. За ингээд яг нийт боломжийн тоо бол 100 ахна гэсэн. Тэрийг үржүүлэх 100. За одоо дараа бид нар юу бодож байгаа вэ? Эндээс нэг хэсгийг аваад хоёр нь ижил байх хэрэгтэй. Эндээс нэг хэсгийг авах. Тэгээд үлдсэнийг нь эндээс авах. Ийм нэг боломж байна. Тэгэхээр хоёр нь ижил нэг нь ялгаатай боломж гэж байна. За ингээд бодохоор эхнийгээс чинь нэг хэсгээс нэг хэсгийг авах боломж. C1-ээс нэг хоёр дугаар хасаас хэсгийг авахын тулд хоёр хэсээс нэгийг авах боломж C2-ээс нэг сүүлийнхээс бол ганц хэсэг авахгүй юм чинь ганц 8 явуулсан C1-ээс гэсэн. За ингээд энэ төр болчихно. 9-9 ав. За дараагийнх нь сүүлийн хоёроос хэсгийг ав. Нөгөөдөөс өөр цифр ав. Дараа нь дундлаас нь өөр цифр. Хоёр захынхаас нь 9-ийг авах боломж өгсөн. Ингээд эдгээр нэг 38 болно. Ингээд 100-ны 38 буюу эдгээрийгээд хураагаад 50-ны 19 буюу E авчихсан. За ийм замаар нэг юм байна гэсэн. За дараагийнх нь за энэ бол юу болох вэ? Суурийн хариадусад өндөр хоёрын нийлбэр өгсөн байх юм болов байх вэ? Энэний эзэлхүүн байх. Хамгийн их байхад энэ нэр ашид ямар байх вэ гэдэг. Цилиндр эсвэл хэдий хамгийн их вэ? Хамгийн цилиндрийг олчихсон. За тэгэхээр энэ хоёрын хоорондын хамаарал ямар байх вэ? Бид нар эзэлхүүнийг ээрээс хамааруулаад олчихсон. Эзэлхүүнийг овдөг томьёогч угаас аянд өгсөн байгаа. Энэ дээр яг өгсөн өчнөөс аашиг одоо орбол ийм гэж. Одоо энэ функцээс уламжлалт аваад өсгөх завсраа шинжилж байгаа. За ингээд яг хөө боломжтой шинжилтэн гот яг хөө манай функц яг дээр 4 хамгийн их тандаа өгч. За ингээд ээрийн хооронд энэ эсхүүнийхээ энэ дээр ээрийн хооронд 4 орлуулад шууд эсхүүн орчин ингээд 32 пи-ийг сэр болсон юм. За ингээд бидний нөхөх тест хэсэгт бол бас их харахад бол хүнд бодлого бол байгуу. Энэ зүгээр жилээс дээш болов байгаа. Аа энэний хувьд бол хариултнаас нь шууд хөөх боломжийг нэлээд басснаар бас давуу талтай болж ирсэн. Энэ бас чадвартай хүмүүсд нь шууд тааг угасныг бодлох буюу одоо хариунаас нь хөөж олддог хүмүүсийн бол арай илүү боломж нэгч байсан. За дараагийнх нь тэрийг хар Т векторыг А вектор илэрхийлэх. За тэгэхээр векторын нэмэлт дүрмээрээ бол А дээр АМ-ийг нэмэх юм бол энэ яг нэг дундаж нь учраас энэ явах. Тэгэхээр бидний нэг л болчихж байгаа. Энийг вектор. Тэгэхээр бид нар АМ векторыг шууд эндээс хараад юм шилж чадчихна. Тэгэхээр А вектор дээр нэмэх нь Б векторыг бохно 2 гэсэн ийм вектор байна. За дараагийнх нь бид нар энийг ийшээ зүгээр ингэ холбочихвол би одоо шууд эндээс шууд ингээд очиод дигнал болно. Ингээд дигнал татчихад дигнал бол квадратад энэ орцлогоос хангалттай хувааг учраас яг бол энэ хоёр урт хоорондоо тэнцвэрч. Тэгэхээр эн чинь бол угаас энэний дундаж учраас энэ хоёр урт хоорондоо тэнцвэрч. Тэгэхээр бол медалд орцсон цэг үүсэж манай тийм. Тэгэхээр медалд орцсон цэг учраас манай медалд орцсон цэг оройгоос 2-ыг ярьцсан 1 харьцаа дуугаад учраас манай энэ бол медалд 3 хуваастаа тэнцвэрч байна. PM гэж байна. Тэгэхээр би одоо энэ PM векторыг би одоо шууд эндээс юу хийж чадчих вэ? 3-ны 1 AM вектор хийчихсэн.
Тэгээ бид нар энийг 3-1-ээр үржүүлээд ирчихсэн. Тэгэхээр яг хоёр аадар юм хэн тэгээд одоо энэ авьяасаар болж байгаа тийм. Энийг 3-1-ээр үржүүлэхээс тийм үст. 3-ны А вектор дээр нэмэх нь 6-ны Б вектор болчих. Тэгээ ерөнхий өөргөө энэ хоёроор өрчөж манай гараад ирсэн. За ингээд болчиход байна. Тэгээд тав вектор гараад ирсэн. За нэг бистрээс харьцаа бичээд тооцоо бодоод. Тэгж бид нар бодоод байх шаардлагагүйгээр бид нар шууд ингээ хараа хийчих боломж байна гэсэн. Аа хоёр хийх дийл одоо жишээ харуулж байгаа юм байна шүү дээ. Ангил тооцож. Би одоо зүгээр шууд хийж авч бодож. Калкулятор тийм л. За парабол энэ шууд хоёр цэгээр огцлог хаагийн бүхэлдгийг олоох нь энэ хоёрын Y-ийг тэнцвүүлээд квадрат хийхдээ хоёр шийдэлтэй болчихсон. За ингээ квадрат шиг хоёр шийдэлтэй бол дискриминант тгээс их болчихсон. Ингээд энэ зүгээр газ дискриминантуудаар дууссан шүү дээ. Ийм л. За дискриминант тгээс их байхыг бодно. Тэгээд тийш яасан бараа 202 дэлхийд нь асах хязгаараас асах дөрөв тгээс нэмэх хязгаар өгсөн. За ингээ яа болчихсон. За нөхөр таалбар. За нөхөр таалбарыг биднэрт явуул тэрийн мэдээ болгоод энийг интлүү зөөгөөд энийг интлүү зөөч юм бол үндсэндээ нэг ингэ гүйцэж юм бол манай энэ тгшүүлстэй примиттэй энэ үсээ примит хэлсэн байна. Яг чи 4x дээр 3x-ийг нэмээд 2-оор үржүүлвэл манай дүрсийн примит руу 32 гарна гэсэн. Тэгэхээр чи 8x дээр ингээд 6y бол энд 8 энэ 6 байна гэдэг. За дараа талбайг олно гэж яг энэ тгшүүлстэй талбайгаас энэ сая гүйцээс энэ тгшүүлстэй талбайг хасаад өгсөн. Тэгээд 12x-ийг юу гэсэн. Энэ 3x-ийг хасчих гэсэн. Талбайг нь бол. Тэгэхээр яг 9x-ийг бол. За тэгшээ дээрээс яг y-ийг энэ дисклээс одоо доор оруулах чинь. Тэгэхээр манай энэс яг C маань гараад ирсэн. Ингээд яг y-ийг олж байгаа тэгээд энэ дээр чинь талбайгаа тооцоолоо. Тэрийг мэддэгээс ихний хөл өчсөн юм байна. За ингээд одоо нэг 9x-ийг болоод дээрээс y-ийг авчиж оруулаад ийм боллоо. 48 бол 48-аас 12-ыг хаалт нь басчихсан юм 4 болж ирчихсэн. Ингээд цээш 4 юм. За тэгээд дээрээс нь бүтэн квадрат ялгаа болчихсон. Тэгээд g-с юу болсоо. Тэс 4 болцсон чинь 2 болчихсон. Энэ 2 болчихсон шүү дээ. 4 2. За ингээ 2-ыг явуулчих. Ийм болж. Тэгэхээр энэ дээр бол 48 гэж хэлсэн шүү дээ. За ингээд манай эдэр хийлүүд яг. Хамгийн юу гэдэг вэ? Их утгаа 48 гэж авах нь. За тэгээ x тэнцүү 2 үед авах. X тэнцүү 2 болно. За y-ийн утгыг олох гэж энэ дээр хэлж байна шүү дээ. Y-ийн утга олох. За ингээд x-ийг x-ээр орно 2 шүү дээ. За ингээд одоо энэ чээс x нь 2 боллоо. X-ийн хамгийн утга y-ийг нь яах вэ? 3-8 гэдэг 8-ыг өччихнэ гэсэн. За дараагийн эндээс 2-ын 2 болчихсон ба тийм. 2-ын ABC тгшүүлцэх хэрэгтэй. За энэ дуу оруулсан байна. Энэ болохоор юу хийж байгаа өрөвдөд ийм зүйл хийж байгаа юм. Ийшээ голоор ингэж нэг хэсэг зай явуулаад ийшээ гэж. Тэгэхээр энэ зайгаа x гэдэг юм хэлсэн. За тэгээ энэ 5-аас нь x болчихно. Одоо тэгэхээр ийшээ явсан зайг олно чинь энэ Пифагорын дээр бичээд бидний уртыг очиж энэ чинь язгуурд бол 9 дээр юм хин x квадрат болоо гэж тийм. Тэр хин x гэдэг. Тэгэхээр бид нар энэ дээр явах 9 гэж нэг нөхөхдөхнээс болж байна. За одоо дараа t-ийг олж энэ замыг яах вэ бид нар 4 км/цаг хурдтай өсөж тэрэндээ хаваач хугацаа гарна. Энэ замыг дуус хугацаас. За нөгөө замын дуус хугацаас нь болохоор 5-аас нь x-ийг яг 5 км/цаг даваа. Тэгэхээр энэ чинь. Тэгэхээр эндээс манай нэг 9 чинь явж байгаа шүү дээ. За ингээ энэ бокс. Энэ боксыг хамгийн бага болох нь энэ боксоос уламжлал аав. За ингээ эндээс уламжлал авахаар байна. Доор 20-ыг явах энэ гис байгаа, энэ гис байгаа. За энэний төвцөл чинь уламжлахаар юу болж байгаа юм.
Нөө шиг. Хоёрын хоёр гол. За ингээд тэрийг эсэлтээ гаргаж ирсэн. За ингээд дараа нь яаж юм бэ? Тэр хугацааныхаа функцийг гаргаж ирсэн. За ингээд тэр нөхөх ёстой зүйл шүү. За уламжлал аваад бичээ ерөнхий өөрөхөд ийм болоод хоёрд нь орооч юм. За ингээд ичээс бидний нэг өнийг B тэнцүү 5, C тэнцүү 4 гэж хэлсэн гэж. За одоо уламжлалаад ихтэй тэнцвүүлээд бид нөгөө нэг шүүх завсууд юм байна. Агад ихтэй тэнцвүүлээд траалаа ихтэй тэнцвүүлсэн. За ингээд хамгийн бага нь X-ийн одоо 16 X тэнцүү 4 үе дээр авчихна. За ингээд X4 үе Дагаас тав интервал байх ёстой. Тэгээд B маань 4 болж ирсэн. За ингээд одоо яг нөгөө бид утгаа бодоод бид Т-ийн хавтыг Т гэж 4-ийг бодох юм бол нэг хөл 4-ийн 3-75 болчих. Эндээс энэ дээр одоо ингээд 5 гэж хэлж байгаа. Дараа нь 5 үед бодно. Дахиад эдгээр явах юм. За хамгийн сүүлд энэ чинь BP хооронд аваад тэгээд энэ дээр чинь нөгөө доод нь 45 гэж хэлж байна. Ага наад 34 гэж байна. За ингээд бид тэр нөгөө шууд функц дээр юм. За дараагийн одоо энэ хамгийн гол бол энэ дээр тэр нэг өмнө хэсгээс нь хамгийн хичээлсэн. За юу байсан гэхээр одоо энэ таавуудыг шууд хамгийн хэрэглэх юм бол яаж байгаа вэ? Асар том таавуудыг квадратуудыг олж нэмэх асуудал. Тэгэхээр бид нар энийг тооцоолыг хэлбэрсэн тул юу хийсэн бэ гэхээр 60 хасаад бичиж байгаа. Үдгээс нь 60 хасаад тэр үргэлж дээр ажиллачаад тэгээд дундаж нь бол арифметик дундаж нь бол 60-аар хорогч учраас буцаагаад бид нар яг тийм эннийхээ болсон арифметик дундаж дээр 60 юмчид манай анхны өөрөлдөл дундаж чинь гараад ирсэн. За стандарт хазаалтууд өөрчлөлттэй. Бүх хэмжигтүүний хоорондын нөгөө зөрүү, статистик зөрүү учраас яг бол 60-аар хоригдсон байсан том доод зөрүү, анхны байсан зөрүүүүд бол өөр тарахгүй. Тэгээд тэрний тооцоо илүү хялбар баг тоонд ажиллах учраас контролуудын илүү тооцоолууд 60 хэсэг тооцсон байгаа шүү дээ. Ингээд өөрөөр бодолтой ингэж хялбарчил тооцоод биш үү том тоонууд байгаа гэдгийг бас цаанаа ойлгуулж зөвлөлтөд энэ бодлого тавигдсан юм байна. За ингээд нөгөө бэлэн томьёогоо өгсөн учраас томьёогоо хэрэглэх түвшин хэрэг байна гэж харж байна. За манай бас хичээлийн цаг дуусах төгсөж байгаа болохоор манай хүүхдүүдээс асуух асуулт байвал комментоор бичиж яваарай. Цаг. Одоо ингээд би сүүлийн боловсрыг юм хэд нэг тайлбарлчихъя. За ингээд энд болохоор одоо юу байна вөхөр? Энэ аваа үндэстэй би ийм юм зүйлийг өгсөн бол DC CD-тэй тэнцүү бол энэ 5 үндэстэй албаа гэж байна. За тэгэхээр бид нар энэчээс ердөө юу гэж өгөхөр энэ 45 гэдгийг ашиглаад синусын теорем ашиглая. Тэгээ магтаас тойргийн ариус 4 үдэ шигч байна. Тэгээ синусын теорем ашиглаад А-ийг болохоор 4/102 гаргаж байна. 4/102 гэхэд энэ хоёр тооноо тэнцүү болчихсон. Энэ 45 чи энэ 90 градус байгаа гэж байна. 90 градус. Тэгэхээр манай тойргийн төв бол энэ B-ийн дундаж дээр орчихно гэдэг эндээс нь яаж байна. Энэ 40 энэ хоёр хоорондоо тэнцүү энэ 45 болоод ингээд энэ 90 градус гаргаж байна. За тэгэхээр энэ диаметр утас чинь эн чинь B диаметр тусан утсыг 90 градус энэ 90 градус чинь. Энэ 90 градус чинь. Тэгэхээр бид нар чинь энэ чинь манай диаметрыг хагас байх хэрэгтэй учраас яг бид нар энэ чинь 4-тэй гэж байна. Манай арай тусан 4 энэ чинь 8 байгаа гэдэг энэ асуу 4 болчихсон. Одоо тэгэхээр бид эндээс Pythagore-д B-дэг болчихсон. За ингээд 92 урт хоорондоо тэнцүү өссөн учраас энэ чинь өндөр мэдээ бисээс болох учраас бид нар энэчээс энэний урт бол энэний уртад тэнцүү юм учраас B-дэг болчихсон чинь B-дэг хасаар бид нар болчихсон. Болж байна. За ингээд энэчээс бид нар энэний уртыг болчихсон. За одоо тэгэхээр бид нар C-ийг бид нар болж чадсан шүү дээ. C-ийг бид болж чадсан. За ингээд энийг олчих юм бол бид нар энэ гурвын талбай нэгтээс олчих. Дараа нь эн чинь тэгшээс гурвч учраас энэнийхээ талбай бид нар энэ хоёр калт үүсээс бид нар олчих. Эн чинь тэгшээс гурвч учраас энэнийхээ талбай бид нар энэ тэгшээснээс 4/102-ыг квадрат гэдэг олчихсон. За ингээд яг 3/3 талбай болоод бид нар хооронд мэдчих юм бол манай 5 үндэстний талбай явуулчихсан. За ийм л бодлоготой энэ үнцэг хөөх ийм л бодлого болсон. Хамгийн гол нь
Синус дээр маш их энийг гаргаж ирэх хамгийн чухал юм. Энийг гаргаад ирсэн цаашаа зүгээр амархан үлдчихэж шүү дээ. Диаметр тусан өнцөг 90 градус гэх ингээд тэгшин зүтгэж яашлаа. Тийм цаашаа бодлох нь хамгийн тодорхой зүйл. Тэгэхээр тэр өмнө өссөн синусыг дээр энд яг нөгөө юу өгч чигвэл өнцөг болоод нөгөө багтаас дээр яриад соёл өгцөн тэр өнцөг эсэг урш талыг олж болдоо гэдэг нөгөө томьёоныхаа хэрэглээ ингэж хараа гэсэн тийм чинь тэгж бодож байгаа шүү. Тийм. За тэгэхээр ийм байдлаар яг хөр энийг гэж бодож байгаа шүү. За Намайг шийдэрс дахиад зүгээр үзүүлэх. Шатны зүгээр таа. За ингээд та нар явах бол өсөлтний эцэг дүндээ бол та нар яах вэ? Бодлого юмсууд дээр яах вэ? Хариулт юмсуудаар гэж анализ хийгээд юу хүсэж юуг олж чадах вэ гэдгээр маш сайн хараа. Ингээд яг тоо зүйлийг холбоосыг сайн авч чадах юм бол бидэд өөрөлдөө их тийм хүн зүйлүүд бол байхгүй шүү. За тэгээд зөвлөмж болоод шийдэх цагаат юм хуваар хэрэгтэй. Хийж чадах зүйлээ хамгийн их хий. Би хийж чадах зүйлээ хийж чадсан амтсан зүйл гэж хэлдэг. Найдвартай оноох зүйлсүүдийг бол хамгийн их хэрэгтэй. Тэгээ олох зүйлээ зөв бол нөгөө хичнээн сайхан зөв болчоод олох зүйлээ биш одоо X-ийг олчих болно гэдэг гарсан X-ийг олоход явах гэдэг юм. Өөч нь X дээр би Y-ийг олох юм уу? Эсвэл 5X-ийг олох юм уу? Юуг олох яг тэрнтэй тохирсон яг зөв хариулттай. За ингээд цагаа сайн ихтараа За өөр одоо миний зүгээс очсон. За одоогийн асуулт хариулт байвал ихэд нэг асуулт хариулж. За функцэн дээр юг анхаарах вэ гэдэг түрүүн манай оролцож асуусан байсан. Функцэн бодлого дээр. За тэгэхээр функц дээр бол бид нэр функцийнхаа шин чанаруудыг маш сайн мэдж байна. Тэгэхээр үндсэн элементар функцуудыг маш сайн мэдж байна. Үндсэн элементар функцууд очиж одоо тэгэхээр шугам функц байна. Тэгээ шугам функц хэдийд спорт бүхэн X-ээр хөцөөд нэрийг өсдөг, цөрөг үед буурдаг. За ингээд хоо функцийн спорт завсруудыг маш сайн мэдж байгаа хэрэгтэй. За дээрээс нь квадрат функц ороод ирэхэд квадрат функц яг оройн цэг x0 x0 шулууны тэгшилтэй байдаг усаа шулууны тэгшилтэй. Тэгэхээр яг оройн цэг дээр бол квадрат функц дээш харсан бараа бол хамгийн бага, доош харсан бараа бол хамгийн их утгаа авдаг. За тэгээд оройн цэгээс аслагсан цэгүүдийг ижил зайлссан цэгүүдийг бодоход ижил асалт нь илүү холбогдсон нөгөө нэг авах нь өсөж байгаа функцүүд бол ихсэн юу дээш харсан бараа бол бодох нь өсөж байдаг. Доош харсан бараа бол буураад байдаг. Тэр шид чанарууд ингээд функцээ яг нүн чанаруудыг маш сайн таньж байгаа. За тэгээд тэр функц маань хаана шаан уусан тодорхойлогдсон мууч нь байх, утгын мууч нь байх. Тэрийгээ сайн мэдж байгаа бид нар тэгштэл дээр ч гэсэн ердөө яг хөө хоо функцаа шид чанарыг ашиглаад бодох, тэнцэл бишийг бодохсон маш их өргөн гэдэг чинь. Ялангуяа арцаал тэнцэл бишийг квадрат тэгштэл тэнцэл бишийг бодох, арцаал тэгштэл тэнцэл бишийг бодоход функцаа шид чанарыг хэлж байгаа. Тэгээд тэр талдаа нэлээд сайхан функцаа шид чанар графикийн зүйлийг сайн. Энэ зөв би графикийг сайн мэдээд төсөөлөд харж чаддаг бол тэр дээр чинь үстэй хаана буурч хаана өсч өсөл чинь бүгд байж байдаг. Тэрийгээс анхаарах хэрэгтэй. За, функцийн хувьд бол ихэд тийм. За маш олон. Математикийн хичээлээр сайн болохын тулд юу чухал вэ гэсэн байна. Таны хувьд багаасаа математик сонирхолтой байсан уу? Яагаад энэ мэргэжлээ сонгох болсон бэ? Математикаар хичээлээр суралцсны давуу талууд гэсэн байна. За ихтгэл эзэнгээр ер нь математикаар бол хичээллэх явдал бол би багангаас эхлээд юм математик хичээл ангидаа одоо байгуу цаашдгаа тоолж өгсөн. За энэ бол бас манай ахын бас чуйг манай ах өөрөө одоо Монгол Улсын бас зөвлөх инженер тийм. Тэр хүн надад одоо анхнаас нь ойлгож чадахгүй юм бас бусад хийж өгдөг байсан. Тэр утгаараа би одоо 5 дахь ангиас эхлээл одоо олимпиад одоо орч тэгэхээр бидний ч олимпиад эсвэл жилдээ нэг ганц болдог байсан тийм. Усын олимпиад үеэр нэг олимпиад болдог байсан тийм. Түгээмэл олимпиад болдог. Тэр чинь тэрэнд орж олимпиад орж амжилт үзүүлсэн маш ховор нэг чухал үзэгдэл. Тийм учраас баг бүтэн жил хөдөлмөрчээж одоо нөгөө бөхөр цол авдаг гэдэг шиг. Тийм байсан учраас тэрэнд аягүй ач холбогдол бэлддэг байсан учраас тэр бас нийлээд ач холбогдолтой. За тэгээд дараагийн нэг зүйл нь бас математик нэг доор сонирхолтой бол энэ бол шалтгаан бол
математик өөрөө одоо ялангуяа алфавит чиглэлийн бодлого бодоход тэр бодлогыг яг өөрөө ингээ бодоод хүчрээг нь олоод гаргачаад тэрнээсээ би одоо маш их кайфыг авдаг. Тэгээ бодлого тэр кайф бодол надад аюу өндөр байдаг. Тэгээ би тэр талаар энэ бодлогыг өөрөө гэж бодож шийдэж тэрний гурван гой шийдлийг харах хамгийн үнэхээр их гоё кайф. Тэгээ тэр бодлогоос одоо би өөрөө тийж урамшиж явах учраас би бодлого бодохтой сонирхол хоббит болсон. Тэгээд энэ зөв математик сайн болох хөгжих нэг давуу тал юу вэ? Байгалийн шийдвэрнүүд бол энэ нь бол байгалийн шийдвэрнүүд бол оцсон туршилттай бол туршилтын шийдвэр байна. Гэтэл тэр дундаас ганц онцгой юу одоо шийдвэрний хаана гэж ярьдаг манай математик гэдэг шинэ салбар бол юу вэ? Туршлага байна. Туршлага гэж юу гэдэг вэ? Нэг төрлийн бодлогыг олон бодох биш. Олон төрлийн бодлогыг бодож тэрнээс олон янзын үр дүнгуудыг гаргаж харж сурч. Ийм төрлийн бодлогоор ийм хөө хөрөөлт гэдэг. Эндээ за энэ ийм санаа байдаг шүү гэдэг ийм олон төрлийн туршлагыг хөрвүүлсэн. Тэр хэлээрээ өөрөөр илүү чадвартай сайн бодлого боддог хүн болдог гэж ойлгоо. Тийм учраас математик туршлагын шийдвэр гэж хэлэх аюул хэрэгтэй. За тийм ч та нарын хувьд одоо математикийн харьяахад олон төрлийн бодлого сайн болдог. Бүх арга зүйнүүдтэй юм хийх сайн танилцах хэрэгтэй. Тэгээд математик бол цээжлэх гэдэг асуудал биш. Яг тухайн томьёо юмныхаа учир логик энэ яагаад ингэж бодоод байгаа? Яг ямар учраас энэ ингэж бодох ёстой юм гэдэг тэр логикийг үндсэн арга техникийг сурах хэрэгтэй. Тэгжил бодож байна. Би одоо өнөөдөр чинь багшилж явах одоо юу гэдэг хостой их сургууль багшилж байгаа одоо ингэ дунцгууд болсон. Гэтэ яг би 10 гисэнгуудад одоо эхний жилээсээ шууд 10 гисэнгуудад хүүхдүүд биеж хийчихсэн үнэлтэй байсан. Тэгээд энэ бол юу нэх хүүхэд яг лог дараад ирсэн би томьёо юмсыг бол цээжилдэг. Энэ яг эндээс ингэж гарах учраас ийм байна. Одоо юу гэдэг 90 сар тэгш тэднийг бол тэмцэл шиг бодоход ингэж ийм систем авах бодох ёстой гэдэг систем нь өгч энэ яагаад эндээс ийм болж хуурах ёстой гэдэг технологи мэдчих юм бол илүү амар байдаг. Тийм учраас тэр лог үндэстэй сурталж явах юм бол өөрөлдөл мартагдны ойлголт байхгүй. Тэгээд өөрөө алдаатай үр дүн хийж байгаа эсхийгээ өөрөө хяндаг. За миний эндээс энэ гарчихсан зүг үү? Чи ийм алдаа байгаа юм эсвэл чи гарцаагүй жааш үнэ гэдэг өөртөө ихтэй явах юм боломжууд болоод байна. За өөр. За тэгвэл дараагийн асуулт бол ингэсэн байна. Ер нь бол хүүхдүүд одоо дийлэх хичээл, захин хичээлээ үзээд явж байгаа. Тэгээд энэ жилийн хувьд түрүү жилийнхийг бодвол хүн юм уу арай хөвтөр байх болоод. За бодлогын хувьд бол ер нь нэг тийм хүндрэх зүйл бол угаасаа байхгүй. Яагаад ч утсан. Одоо ер нь математикийн агуулгууд та нар сүүлийн хэдэн жилийн ээшүүдийнхээ бодлогуудыг яг юу ашиглаж яаж бодож байгаа гэдэг юм шүү дээ. Бодлогуудаа цээждгүүс тийм төрлийн бодлогуудыг бод арга зүгээр эзэмшсэн байх юм бол тэрнээс хүндэрч ирэх юм бол байхгүй. Олон тийм зүйлүүд математик бодлогууд гэсэн одоо яг энэ дундаас ирнэ гэсэн юм бол байхгүй. Мэдээж тийм бодлооч өгөд жоохон өөрчлөгчөөс биш. Арга техник бодох сэтгэлгээ нь бол яг хэмээрээ байх учраас тийм төрлийн зүйл эзэмшүүл тэнд бол их хүндрээд өгөх юм байхгүй. За түрүү жилийн үед нэг гоцлон график татан жоохон бодлого тавьчихсан хүүхдүүд нэг график дээр ажиллах зүгээр ерөнхий шууд илэрхийлэл томьёол байдалтай ажиллаад байсан учраас яг жоохон шинэлэг өөрсөд нь одоо нэг тийм дасаагүй хэлбэрээс учраас маш хүнд ирлээ гэсэн тохиолдол тийм бол гарч ирсэн. Ахтай зүгээр ингээд бодлоо. Ер нь бол дээшийн бодлого миний бол 2006 онд анх дээш зохион байгуулж ирсэн үеийн бодлогууд бол айгүй чамбаа бодлого гэсэн. Одоо сүүлийн үед бол хялбархан хэрэглээ зүгээр тэр хүнд хялбархан шинжилгээ хийх талдаа болсон. Өөрөөр богино хугацаа шийдэх боломжтой ийм бодлого болж ирээд байгаа гэж харагдаж байгаа юм. Аха. За манай банк оролцогч маань асуусан байна. Тригонометр болон геометр хоёр дээр хүндрэлтэй байдаг. Тиймэрхүү бодлогыг илүү зөв амархан хурдан оновчтой бодох аргаас хуваалцаач гэсэн юм. За тригонометр бол нөгөө үндсэндээ нэг жаргалтай тойрог дээрээс бид нэр тодорхойлт юмсуудаар гаргаад одоо синус функцэн юу гэдэг тухайн үнцийг байгуулсан тэр абсцисс үнцийн нөгөө талын нэг жаргалтай тойрог тогтсон цэгийн абсцисс нь байна. Ординат нь юу? Ординат нь синус нь, абсцисс нь косинус нь байна. Тэр хоёрын харьцаа нь одоо тангс нь байна. Тэгээд эндээс тэрний утгуудыг яаж бодох вэ? Хатгагийн амтрын энгийн хялбар тэгшин зэгт хуруулсан шин чанаруудыг ашиглах замаар ингээд утгуудаа гаргаад, эцсийн томьёогоо гаргаад тэгээд дараа нь тэр томьёог яаж
ямар томьёонуудыг өвшөө цааш нь гаргаж ирж болох гэдэг одоо үндсүүдийн нийлбэр ядуур гэдэг ингээд ийм зүйлүүд ингээд томьёонууд ч юм гараад ирчихэж байна. Тэгэхээр тэр томьёоны гаргалгын асуудлыг бол энэ дээр учир зүгээр нэгдүгээр болоод. Хоёрдугаарт нь илэрхийлэл термометр илэрхийлэл дээр одоо юу байх вэ гэхээр ерөнхий юм байх юм бол бид нар ер нь альч бодлоготой хэлээ. Нэг утга дээр шалгахад үнэн байх ёстой гэдэг байдлаас бид нар бас тай шийдэж байна гэж тушууд. Яг яс зөв зэрэг бодлтыг хийе гэх юм бол мэдээж тухайн өгөгдөл дээр анаад эцэг би энд одоо хоёр өнцгийн нийлбэрийн томьёог хэрэглэх юм уу? Эсвэл нийлбэрийн үржил өргөх томьёог хэрэглэхээр тэр өнцгүүд маань хоорондоо ямар хамааралтай яаж шуургуул вэ? Яавал би хялбархан зөв нөгөө долоон томьёо руугаа шилжчихэр юм байгаа мó? Үржүүлж задлах боломж байгаа мó? гэдэг нь тэр томьёоны задралууд юу вэ нүү? За дараа нь үндсэн адилтгал маань хэрэглэхэд болохоор байна гэдэг нь ийм юм байна. Тэгэхээр бид тэр томьёонуудын гаргалгаануудыг бол би яг өөрөө юу гэдэг одоо гаргаж ингэж сурдаг. Ер нь хүүхдэд заахад тэр талаас нь тэгж заад учраас тэр гаргалгаа хийгээ сурсан хүүхдүүд чинь энэ томьёо шиг ингэж ачсан. Тэгэхээр энэ томьёо шиг бид нар ийм үед ингэж хэрэглэх хэрэгтэй байна. Энийг ингэж хууржаж ийм томьёороо шилждэг хэрэгтэй гэдэг нэгдээс хууралтыг зөв сонгох юм гэж. Тийм ч бас тэртэлтэй нэдэд байна. За геометрийн бодлого бол өдөө хүний бодит төсөөлөх чадвар, юмыг бүртгэх чадварыг нийлээд яасан сэтгэхгүй талд нь нийлээд шаарддаг учраас бид нар юу вэ нөхөд тухайн дүрсийг нэгдүгээр зөв зурх хэрэгтэй. Ерөнхийдөө зөв гэдэг нь ямар ч алдаагүй зөв хэмжиж зурх гэсэн үг шүү. Ерөнхий байдлаар одоо аль өнцөөс асуух стресс үйл байх юм, өндөр үйл байх юм гэдэг тэр байгууллагыг юм тоо байдлаас авах зөв зурх хэрэгтэй зураг дээр. За дараа нь зураг дээрээс ямар анализ хийх вэ? Надад юу нь байгаа юм. Тэр одоо эндээс би юу олж авах гэхээр геометри томьёоны холбоог харах хэрэгтэй шүү. Одоо Пифагорын теоремоос одоо бид нар хоёр тал нь үүсгэн гурван талыг олж өгч байна шүү. За синусийн теоремд одоо жишээ нь саяхан тэр бол тийм байна. Багтаасан тоогийн ариадус өгдөөд нэг өнцөг өгсөн байвал тэр өнцөг эсрэг бос талыг олж өгч байна. Эсвэл юу гэдэг нэг тал нэг өнцөг өгөгдсөн байх юу түүний эсрэг бос өнцөг өгсөн байх юм бол бид нар тэндээс багтаасан тоогийн ариадусыг олж өгч байна. Ингээд энэ том юм. Эсвэл хоёр өнцөг тэр юу нас хоёр өнцөг тухайн тал өгөгдсөн байвал бид нар тэндээс юу болж өгч юм гэхээр нөгөө талуудыг олох боломж байна. Ингээд томьёон дээрээс маш сайн задлан шилдэг хийх хэрэгтэй. Тэгээд энэ томьёонууд чинь ийм холбоотой штэ гэж бид мэдэж болж байгаа. Одоо тухайд гурванчны гурван тал өгчөд багцсан тойргийн ариадусыг олоох юм бол бид нар геометроо зураад одоо юу гэдэг перпендикуляр тэгшээс гурванцанд хуваагаад ингээд тооцож олсноос илүү томьёогоо мэдж байгаа хүн гурванчны талбайд бол багцсан тойргийн ариадусыг яаж хийх вэ? Периметрийн асыг ээр өгч багцсан тойргийн ариадусыг өгч. Тэгээд багцсан тойргийн ариадусыг олоход би гурван цаг талбайг героныхаа томьёор одоо гурван бичсэн герон томьёор оллоо. Тэрийгээ яг периметр асуугаад очив. Багцсан тойргийн ариадус авсан. Ингээд энэ томьёонуудыг зөв хаашаа. Тэгээд би юу олох гэж байгаа юм бодлоо. Олох байгаа зүйлээс идэхин тул би юу мэдчих хэвээр. Би өөрийнхөө юугаар хөөг. За би энийг гаргаж ирэхэд надад энэ юм хэрэгтэй. Надад энэ юмнаас надад өгсөн найдаа. Өгөөгүй юм юу вэ? Надад өгөөгүй зүйлийг олоход би юу мэдэх хэвээр. Дараа нь өгсөн зүйлээсээ би юу олж болох юм. Ингээ хоёр талаас хөөгөлөөр аяндаа нэг газар уулзалтаас таарна. Угаасаа үнэн зөв бодлосод уулзчих таарна. Тэр уулзалтыг олчих юм бол бид нар хоёр талаас хөөс авахыг залгуулаа хийгээд үцэн үлгэндээ өчөж байгаа. Тэр геометри бодлого бол өдөө ихтэй. Одоо хамгийн математик бас тийм гой бодлоготой гой одоо албач хэлдээс бодлого гэдэг өргөн тавьдаг бас хамгийн гой сэдвүүд. Одоо энд бол ээжтэр бол зүгээр томьёоны хэрэглээний ганц хоёрхан хялбархан алхмуудаар бичгээд бодлогооднуудыг өчөө өөрөөр нэмэлт байгууллагууд бол багтагддаг байна. Тиймээс тэртэлээр анхаарах юм бол бид томьёоны уялдаа холбоод бичиж болоод гэж байж байгаа. Тэгэхээр тэр талаар анхаарах. За баярлалаа. За одоо ер нь ээж маань 7 сард тоглогдсон байгаа шүү дээ. Тэгээд 4 сар дуустал 5 сар 6 сар гэсэн нэг 2 сарын хугацаа байна. Энэ хугацаанд яаж тийм тийм тэгэхээр яаж энэ хугацаанд илүү үр дүнтэй бэлдэх вэ? Энэ хугацаанд яаж илүү сайжрах вэ? Юм асуулт. За хүн бүрийн өөрөдөө сурах, судлах арга бас өөр байдаг. Өөрсдөө датсан хин гэж байдаг. Тэгэхээр тэрнээс хамаараа бас өөр байна. Тэгвэл би өөрийнхөө ер нь энийг сурах одоо дахиад одоо өгүүлэл юм бичих дахиад судалгааны ажил дээр ажиллах шинэ юмсуудыг судалж гаргах гэхдээ миний хамгийн гол нь мэдээж судлах зүйлээ хийхдээ бичиж тэмдэглэж би хийдэг. Энэ зүйлээс энэ зүйлийг гаргахад эхлээд бол би дээгүүр бичиж хийдэг. Дараа нь эндээс энэ хазаа богиночтой өшөө хэд болоод одоо жишээ нь Монгол Улсын ерөнхийлөгч ихнийд орж байгаа нэг зүйлийг тайлбарч байсан. Тэрнтэй адилхан маягтар бэлтүүлэх
зүгээр шиг надад санагддаг. Тэр зүгээр би юу тэр хүний сурчлаад байгаа шүү. Тэр хүний санааг л хэлж байгаа. Тэгээ тэр юу гэдэг нөхөр ишлэг гэдэг юм. Ярих чад зүйлээ ингээд нэг нүгээр нэмэр бүгдийн цуглаад байна. За тийм бодоод байх. Энэ зүйлийг би яавал өшөө энийг харж би бүгдийг ярих хэрэгтэй байсан болов энийг би одоо зүгээр яаж хураангуурч би юун дээр хэцүүдийг харж байгаа би энэ бүтээнийг ярьж чадах үү гэдэг бодоод ингээд талцлуулаад одоо нөгөө дүүрэн бичсэн энэ дээр талтаад өшөөд хураангуулдаг шүү. Энэ хураангуусыг дахиад яг дахиж нугалж байгаа дахиад хураангуулаа гэж шүү. Ингэсээр нэг юм гарын алган дээр багтаа нэг юм жижигхэн юм заасан дээр хэдэн хоон түлхүүр нүүд маягтаад бичиж гэж байна. Тэгшээ тэрийг хараа яг нөгөө өөрөөр бэлдсэн бүх юма ярьж чаддаг. Тэр нөгөө итгэж чадвар өндөр байдаг шүү. Би болохоор энийг юун дээр ашиглаад байгаа гэхээр би математик энэ нэг юу хаач альч мэрэгжилтэй. Тухайн ярих зүйлээс би энийг мэдэх стойгийг бүгдийг би хэлж яанийг. За эндээс би энийг л санаж яваад би аян тухайгаа би мэддэг болох юм. Ингээд хураангуулдаг. Дахиад тэрийг хураангуулаад жижигсээр аваад ингээд маш жижигхэн цомхоо юм болгоо авч хүн хараад тогтоогоод одоо шалгалтын тохиолдол өмчлсөн хахад тэр гэдэг. Би эсвэл байхад нэг сонлын шалгалтууд өгөхдөө бидээ дандаа тэгж бэлддэг байсан. Би одоо хаан семестрийн хичээл 5 мөнгөний дэвтэр дүүрэн байдаг гэсэн бол миний шалгалтанд ороход бэлддэг цаас бол нэг хамгийн сүүлдээ хураангуусаад нэг цаасан дээр багтууд дээдийн заяа шахах юм юм байна. Тэгээд би тэрийг хэд нь харж байгаа шалгалтанд явахад бол ямар ч гэсэн нэг А Б гума гэхэд ямарсан ярих юмаа яриад ойлгох юм ойлгох. Тэрнтэй адилхан. Гэхдээ математик дээр бол одоо тэгж цээжлэхээс илүү томьёонуудыг хаана гол хэрэглэгдэх томьёо юмсуудыг маш сайн яг уу тэмдэглэж тэгээд тэр томьёо яг юунд хэрэглэх яг юунд ашиглах вэ гэдэг хэрэглээ байдлаар бодлого дээр хэрэгжилж үзээд тэгээд тэр томьёо тэмдэглэж яваад. Аян тамиач ингэж хэрэглэдэг шүү гэдэг жишээг нь биш томьёогоо бич. Ингээд байвал та нар томьёогоо хараад аян тамиач нэг жилдээс гэдэг ингэж сэргээх боломж үүсдэг. Тэгээд томьёонтой хооронд уялдаа холбоог маш сайн харж тогтоож авах хамгийн чухал. Тэр бол нөгөө үр дүнгээ бид нар өөрөлдөө логиктой болгож авч байгаа гэсэн. Өөртөө системтэй болгож авч байгаа гэсэн. Тэгэхээр тэр томьёонууд дээр очир холбоог бид нар ашиглах чадвар илүү дээрх байхад гэж. Энэ хов хүний зүгээс бол зөвлөхөд тийм их байна. Хадагцсан сэдвүүд нэгдэж байна. За манай Өөр асуулт байна. за ингэж ойлгомжгүй байна. Ингээд асуултуудын хүрээд бас дуусж байна. Бүх асуултуудад маш гоё дэлгэрэнгүй хариулж өгсөн танд маш их баярлалаа. Өнөөдөр ихтэй гэсэн маш сонирхолтой олон зүйлийг тэмдэглэж авмаар сурч авмаар зүйлүүд байлаа. Танд цаг гаргасанд маш их баярлалаа. За та бүхэнд ч баярлалаа. Ингээд энэ сайхан одоо лекц байдалтай сургалт баяртай зөвлөж оруулж тэр найдвар үйлдвэрлэж авсан баярлалаа. За тэгээд оролцсон хүүхдүүд баандсан бас тодорхой хэмжээний мэдээлэл авч та бүхэнд бас үр дүнгээ өгөх байхаа гэж найдаж байна. Нагийн анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За тэгээд сэтгэл шалгалтандаа сайн мэдээж өссөн оноо сонирхсан сургуультай гисэн суралцаараа та бүхэн ихийг сурч ирээдүйд эх орныхоо хөгжид үнэтэй үнэмээр оруулна гэж байна. За ингээд та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа гшаа. Өнөөдөр манай хичээлийг анхааралтай бүх оролцогчдод маш их баярлалаа. Бүх асуултанд нь хариулсан бахаа гэж найдаж байна. Хэрвээ аль нэг асуултанд нь хариулаагүй бол та манай пэйж рүү манай групп руу бичээд цэцэд хариултаа авах бас боломжтой байгаа шүү. Ингээд бүгдээ дараагийн бямбарагт 14 цагаас уулзцаая. Баярлалаа.